За сайн байна уу. За өнөөдөр болохоор энийг ч алддаг хүн гэж одоо байхгүй л гоо кавай болон кавайсогийн талаар. За кавай гэдэг маань болохоор хөөрхөн гэсэн үг шүү дээ. Кавайсо гэдэг маань болохоор өрөвдөлтөй гэсэн үг дээ, шал урагдахтай. За би бас анх Японд ирчээд энэ хоёрыг нөгөө тэмдэг нэрийн со гэж хуваарлаад байна шүү дээ. Тэрнтэй хольж утгаад кавайсо гэдэг нь хөөрхөн гэж байгаа юм байна гэж бодоод хомстэй хэлэгдсэн айлын нэг Япон эмэгтэйчүүд бол кавайсо гэдээ баахан ярьж ирчээд тэгээд агуу царайнд бараагаа сонирн болоод харан дараа нь толноос хараад үзсэн чи өрөвдөлтөй гэсэн утгатай болж тараа. Тэгээд бөөн бантжсэн. Тэгэхээр кавай гэж хөөрхөн, кавайсо гэж өрөвдөлтөй. Бас кинодоку гэж хэлдэг ба. Кинодоку гэж өрөвдөлтөй гэсэн үг байна. Аваре гэж бас үг байна. За яг нөгөө N2 N1 руу яваад тэгэхээр энэ нэг утгыг илэрхийлдэг янз бүрийн тэмдэг нэрүүд гараад ирдэг. За эхний ээлжинд кавай гэж хөөрхөн, кавайсо гэж өрөвдөлтөй гэсэн үг байгаа шүү. Бүгдээрээ сайн санаж яваарай. Окей. За өнөөдрийн үед юм байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.